Сайн байцгаана үзэгчдээ, Тэнгэр панел эхэлж байна. Өнөөдрийн дугаарт бид өнгөрсөн амралтын өдрүүдээр дэлхийд дахины анхаарлыг татаад байгаа Америкийн нэгдсэн улс болон Венесуелийн оронд болж байгаа үйл явдлын талаар ярилцахаар зочдтой урьлаа. Өнөөдөр манай студид Монгол Улсын их сургуулийн Улс төр олон улсын харилцаа нийт удирдлагын сургуулийн доктор дэд профессор Багш Баясгалан, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн олон улсын харилцааны ахлах багш доктор Мягмар Дорч нарыг урьлаа. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Хүрэлцэн баярлалаа. За, Мягмар Дорч багшаас эхлээд асууя. Тэгэхээр Николас Мадуро, Венесуелийн ерөнхийлөгчийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ийхүү шууд баривчилсан явдал нь өөрөө одоо олон улсын хууль дүрмд хэр нийцэх вэ? Энэ асуудлаараас их маргаан өрнөдөө л дээ. Ингэж юу н болдго юм уу? Яг би бол одоо өөрөө олон улсын эрх зүйч хүн биш. Гэхдээ олон улсын эрх зүйн судлаачдын хэлж ярьж байгаа олон талт хамтын ажиллагааны механизмын үйл явцад шууд гар бие оролцдог хүмүүс түүнийг толгоолдог. Жишээлбэл нэгдсэн улсны байгууллагын ерөнхий найрам шиг дарга Гутерреш мэдгэж байгаа зөвлөгөөд болоод бусад зарим нэг ингээд судлаачдын зүйлийг харахад бол мэдээж энэ бол олон улсын хэм хэмжээ, олон улсын тогтсон эрх зүйн зарчмууд, суурь зарчмууд нэг ус нөгөө улсын хэрэгт одоо хөндлөнгөөс үл оролцох тийм олон улсын дипломатын эрх ямар халтшгүй дархан байдал, төрийн тэргүүнийг мэтчлэн олон зүйлийг зөрчсөн гэдэг юм уу тийм нэг улс том гүрэн тодорхой улсын төрийн тэргүүнийг айхтэн штэ тийм ээ өөрийнхөө дотоодын хууль тогтоомжоор яг бусад улсууд хүлээн зөвшөөрөг байж магадгүй 24 оны Венесуэлд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэд улсууд байж байгаа. Гэхдээ өөрөө үндэсний хуулийнхаа дагуу тухайн улсынхаа одоо acting president буюу ерөнхийлөгч албан тушаалаар ажиллаж байхад нь нэг улсын тусгай хүчний цэргүүд орж ирээд орноос нь бараг сугдтаа тийм ээ аваад өөрийнхөө улсын шүүх прокурорын үйл процесс тавьчаад тодорхой гэм төрүүдээр яллаад ингээд явж байгаа нь бол олон улсын харилцаанд нэг хоёрдугаар дайнаас хойш тогтсон олон улсын эрх зүйн хэм хэмжээ, суурь зарчмууд нэг улсын дотоод эрхтүүл оролцох тийм ээ тусгаар тогтнол бүрэгт байдалд хөндлөнгөөс оролцсон нэлээд тийм асуудал дагуулсан эрх зүйчдийн судлаачдын бас анхаарлын төвд авчирсан ийм үйл явдал болчихлоо л да. Гэхдээ энэ үйл явдал Америк ихлүүлсэн чинь бас биш л дээ. Ер нь бол 2014-15 оноос хойш эхлээл ер нь 2020 оноос ковидын дараачаас ер нь олон улсын харилцаанд нэг тийм дүрмгүй реал политик буюу улс төрийн реализм давмгаасан, үндэсний ашиг сонголтууд эдэлсэн олон талт хамтын ажиллагаа олон эрх зүйн суурь хэмжээг бас халдчлан дотор хийчихэл уландаа гიშгсэн гэдэг юм. Ийм үйл явдлууд бол гарах болсон. Тэгээд домино эффект гэж байдаг шүү дээ, тийм. Олон улсын харилцаанд ийм болж. Гэхдээ энэ зүгээр цаашдаа ийм прецедент, ийм үйл явдал хэвэн болж байгаа гэдэг талаасаа судлаачид санаа зовлоодох шүү. Өөрөөр хэлбэл нэг том гүрэн өөрийнхөө геополитик бусад ашиг сонголтыг хангахын тулд тий тухайн улс тодорхой улсын жижиг улсын гिचэлд төрийн тэргүүнийг нууцаар тусгай ажиллагаа явуулаад л барьж авч чадал шүүрцэгддэг ийм процесс ингээд дэлхийн нийтийн хандлага болчих юм. Одоо жишээл Москва, Киев руу тусгай ажиллагаа явуулаад эсвэл Бээжин, Тайпей руу тусгай ажиллагаа явуулаад л гэдэг юм уу те. Иран, Бутан руу явуулаад ч гэдэг юм уу те. Ингээд том гүрнүүд энэ тхийг Бутан руу ч гэдэг юм уу те. Ингээд том гүрнүүд улсын эрх зүйн тогтсон хууль хэмжээ зарчмуудыг уландаа гიშгээд ингээд процесс явах бол бас нөгөө талдаа тодорхой эрсдлүүдийг л дагуул та цаашдаа харж илээ юу болох нь энэ процесстэй. Баясгалан багшаас асууя. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн одоо энэ үйлдэлийг, ер нь Америкийн нэгдсэн улсын үйлдэлийг цахим сүлжээнд судлаачид Америкийн нэгдсэн улсын төрөнгийн бодлого гэж бас яриад байна. Тэгэхээр ер нь энэ олон улсын харилцаанд төрөнгийн бодлого гэж юу вэ? Их гүрнүүдийн ер нь ашиг сонирхол ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд ийм үйлдэл хийж байгааг яаж тайлбарладаг юм бэ? За олон улсын харилцаа гэдэг чинь өөрөө бол анарх хаос гэж ярьдаг. Эмх замбраагүй байдал гэж юм л да. Гэхдээ хаос анарх хоёр бол хоорондоо бас ялгаатай ойлголт юм байна. Гэхдээ бид нар бол өөрсдөө бол эмх замбраагүй байдал гэдэг ганцхан зүйлээр л ядж байна. Тэгэхээр өнөөдөр оршин байгаа энэ ертөнц олон улсын харилцааны нөхцөл байдал бол үндсэндээ юм тийм хүчний тэнцвэр дээр тогтож явдаг. Хуулиар биш. Улс дотор бол хууль байдаг. Улсын гадна бол хуулиар тогтдоггүй байхгүй. Энэ нь болохоор хүчний тэнцвэрээр тогтдог.
хүчний тэнцвэрийн үндсэн дээр нүүбийн баримт бичих гараад. Тэр нүүбийн баримт бичгийг одоо нүүбийн гишүүн 193 орн болвол сайн дураараа дагаж мөрднө гэд өөртөө сайн дурын тэр улсуудыг албадах тийм механизм байхгүй. Тэгээд тэрүүгээрээ болохоор сайн дураараа бид нар биелүүлнэ гэд тэр хүрээндээ ч гэсэн Монгол улсын хувьд ч гэсэн бас тэр нүүбийн дүрмийг биелүүлээд жижиг улсын хувьд бас явж л байгаа л да. Тэгээд энэ дээр ингээд явхаар энэ хүчний тэнцвэрийг тогтоосон үндсэн хэдэн улс болохоор нөгөө Хятад, Америк, Орос гэдэг ч юм уу яг ингэ хүчин дээр тулгуурласан улсууд байгаа байхгүй юу. Тэгээд эдгээр болохоор яадгүй гэхэлэр улс төр эдийн засаг цэрэг батлан хамгаалах өшөө бусад байгалийн баялагч гэдэг юм уу янз бүрийн хүчин зүйлүүд ингээд байх юм болохоор нэг юм тийм одоо ноёлох гэсэн тийм бодлого явуулдаг байхгүй юу. Ноёлох гэдэг утгаараа тэгэхээр улс хэдий ч нэ том баялаг байна, баялаг ихтэй юм байна. Тэдий ч нэ ашиг сонирхол нь ингээд том болоод явхаар орон зай нэгсээ явцдаг. Тэгэхээр нөгөө жижиг улсуудын ашиг сонирхол тэр том гүрнүүдийн ашиг сонирхолд тэр жижиг улсууд ч ороо явцдаг байна. Тэгээд энэ хүрээндээ ингээд ярихаар нөгөө том гүрнүүдийн дунд нэг юм асуудал гэдэг нь жанжлалын асуудал байдаг. Тэгээ одоо жишээлбэл Хятадын гадаад хэргийн хэвлэлийн төлөөлөгч хэлж байна л та жишээлбэл энэ Мадурогийн баривчилсан асуудал бол энэ Америкийн нэгдсэн улс жанжилж байна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ жанжлал гэдэг үг чинь одоо өөрөө болохоор одоо яг энэ олон улсын түгээмэл одоо дэлхийн 2 дугаар дайнаас хойш тогтсон эрх зүйн хэм хэмжээг болвол зөрчөөд чи намайг яах юм гэсэн байдлаар хүчинд тулгуурласан реал политик явуулаад байгаа ийм зүйл байж байгаа. Тэгээ энэ болохоор өнөөгийн ертөнцид бол гайхах зүйл биш. Энэ бол байсан зүйл. Гэхдээ ямар аюултай асуудал тавьж байгаа гэхээр энэ прецедент үүсгээд байгаа. Яг нөгөө манай Мегмарт орж судлаачийн хэлж байгаагаар прецедент үүсгэж байна. Жишг тогтоож байна гэж байгаа. Энэ болохоор дэлхийн 2 дугаар дайны дараа одоо ингээд либерал арчил буюу ингээд том үүднээс ингээд олон улсын байгууллага альва зэвсэгт мөргөлдөөнийг ингээд зохицуулаад ив найртай байлгаад дэлхийн улс орнуудыг ингээд харилцсан бие бинийгээ хүлээн зөвшөөрсөн ийм байдалтай ингээд тогтолцоо явах ёстой байтал тэнцэн одоо үгүй миний ашиг сонирхолд наа чи нийцэхгүй байна гэдгээр хүчний арга хэмжээ авч байгаа энэ жанжлалын асуудал нь тэгвэл нөгөө хэдэн гүрнүүд нь яг ингээд одоо Хятад Швед гэх юм уу яг уу Оросыг хэлэхэд одоо хаашаач юм бтэ одоо Мадурогийн өмнө бол Оросууд бол эхлээл довтлоод эхэлж байгаа л та. Тийм. Тэгээд эдгээр нь бол яаж чинь вэхээр энэ үндсэн том гүрм гэдэг байгаа шүү дээ. Хятад бол өөрийгөө бас бариад байгаа байхгүй юу? Тэрээс л эдгээр бас төрөмгийлж довтлоход бол хэрвээ хязгаар одоо улс төр эдийн засаг янз бүрийн хүчин зүйл нь одоо хязгаар байхгүй бол эдгээр аль төрөн бол нутаг дэвсгэрээ бол тэлэл явцсан байж байгаа. Тэгэхээр энэ нийтлэг жишгээр тогтсон хэм хэмжээг бол том гүрнүүд зөрчөөд байгаа. Тэгээ тэрийг бол яах вэ гэдэг асуудал гарахаар бусад орнууд болохоор ингэж болдгийм бэ гэд бүс нутгийн хэмжээндээ бусад орн руу дайрах хэмжээний потенциалтай улсууд бол болдгийм бэ гэд дайрна. Жижиг улсууд нь бол энэ их гүрнүүд гэдэг чинь аюултай юм байна. Ер нь бид нар аюулгүй байдлын асуудлаа яах ёстой юм бэ гэсэн асуудал руу оруулж ирж байгаа нь манай гадаад бодлогод хүртэл нөлөөлнө шүү дээ. Энд чинь тэр Хавесийн тэр Венесуэлд болж байгаа, Латин Америкт болж байгаа нөхцөл байдал байлаач гэсэн энэ бол Монгол ч гэсэн одоо Оросын сулрвал Хятадд дайрч орох, Хятадд сулрвал Оросын дайрч орох. Энэ бол баталгаагүй байхгүй юу? Энд чи яг хүчний тэнцвэр нь л бид нарт хангагдаад байгаа болохоос биш бид нарыг нүб хамгаалах юм уу гэдэг асуудал гарч ирээд байгаа байхгүй юу? Яг энэ дээр сүлээ танаас дараагийн асуултыг асуумаар байна л да. Нэгдсэн үндэсний байгууллагч нь одоо бүх улсуудын нэгдсэн олон улсын хамтын нийгэмлэг хамгийн том тий. Яг ерөнхий ассамблеагаас тогтоол гаргах за нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөл бол байна. Гэхдээ аюулгүй зөвлөлт чинь эдгээр их гүрэнгээд байгаа улсууд өөрсдөө ороод ирлээ. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллага ер нь ямар үүрэгтэй юм бэ одоо энэ их гүрнүүдийн энэ үйлдэлүүдэд? Нэгдсэн үндэсний байгууллагыг бид нар бол үүргээ ялангуяа олон улсын харилцаа аюулгүй байдал судлаачдын хувьд бол бид нар бол үүргээ биелүүлж байгаа гэж ойлгоод байгаа.
Ягаад гэвэл өнөөгийн энэ тогтсон инх тайван аюулгүй байдлын асуудал чинь нэгдсэн үндэсний байгууллагын ачаар байж байгаа гэж хэлж болно. Үндсэндээ бол нөгөө Вудро Вилсон анх Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч санал болгож гаргаж ирэхдээ энэ улс орнууд бие биенийхээ одоо энэ бие биенийхээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Хин инх тайвныг тогтоох ёстой юм бэ гэхээр хөндлөнгийн байгууллага байх ёстой гэдгээр бүтцээр нь нүүбийг гаргаж ирсэн байхгүй. Тийм учраас магадгүй яг цөмийн зэвсэг энэ төр гээд янз бүрийн хүчин зүйлүүдийг ярьж болох боловч эдийн засгийн бас харилцаа хамаарлыг ярьж болох боловч нэгдсэн үндэсний байгууллага байгаа тулдаа одоо дэлхийн 3 дугаар дайн гарахгүй ч байгаа мó эсвэл тийм том дэлхийг хамарсан том зэвсэгт мөргөлдөөнүүд гарахгүй байгаагийн шалтгаан нь энд байгаа. Тэгэхээр энийг бол бид нар бас нөгөө юун талаас нь одоо өнөөгийн байгаа инх тайван байгаа өнцгөөс нь харж нүб юм хийхгүй нэ гэж хэлж бас болохгүй байна. Нөгөө талаар болохоор яагаад нүб энд нь оролцож болохгүй байгаа юм бэ гэхлээр энэ болохоор нөгөө реал политикийн үүднээс реализмын үүднээс юу гэж харж үзэх үү гэхлээр олон улсын харилцаа бол одоо өмнө хэлсэн чинь анарх байдаг байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийг бүгдийг ингээд тогтсон зүйлийг нь явахаар энэ нөгөө дэлхийн 2 дугаар дайны үеийн гэх юм уу да энэ хуулиар гэх юм уу энэ нөхцөл байдлаар нэгдсэн үндэсний байгууллага бий болсон бүтцтэй байхгүй юу. Тэр бүтц нь юундаа хадгалагддаг вэ гэхлээр нүүбийн аюулгүй зөвлөлийн байнгын 5 гишүүн гээд өөрсдөө ирэх болгоцсон тий. Өөрсдөө хязгааргүй ирэх болгоцсон улсууд байгаа шүү дээ. 5 гишүүн, байнгын 5. Тэдгээр нөгөө хичнээн ерөнхий ассамблей дээр дийлэнх олонх нь тогтоол гаргалаа гэ хүлээн зөвшөөрлөөч гэсэн нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн 15 гишүүн байгаагийн тэр за яг хаа 14 нь те зөвшөөрсөн санал нэгтлээ батллаа гэхэд аюулгүй зөвлөлийн байнгын 5 гишүүний нэг нь хориг тавихад тэгээд тэр чинь бол бусдаасаа илүү тийм оцооч овоошсон тийм эрхтэй болчиход байгаа байхгүй юу. Тэгэл гацчихж байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл нүүбийн инхийг сахиулагчдыг явуулъя гэхэд яагаад бусад улсууд ер нь явж өгдөггүй вэ гэхдээ ялангуяа хэрвээ та нар анзаарвал их гүрнүүдийн оролцсон бүс нутгийн мөргөлдөд нүүбийн цэрэг инхийг сахиулагч нар олж чадахгүй байгаа шүү дээ. НАТО эднэр гэсэн улсууд л оролцсон шүү дээ. Тэгээ тэр нь ямар учраас вэ гэхлээр инхийг сахиулах цэргүүдийг гаргахад бол нүүбийн аюулгүй зөвлөлийн байнгын 5-ын зөвшөөрөл хэрэгтэй болчоор болж өгдөг байхгүй. Тэгэхээр энийг энийг бол нүүбийн шинжилгээний асуудлыг бол зөндөө ярьдаг. Гэхдээ эднэр чинь бол бас л нөгөө реал политикийн хуулиар нөгөө үндсэн том 3 том гүрний ашиг сонирхол энэ чинь хөндөгдөд байгаа учраас эднэр хизээч шинжилж өөрчлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Яг л тэд нар өөрсдийнхөө холбоотой улсуудыг аюулгүй зөвлөл рүү оруулахыг тэр дундаа байнгын зөвлөл рүү оруулахыг бол хүсдэг байгаа. Тэгээ бие бинийгээ зөвшөөрөхгүй байгаа учраас энэ асуудал бол нэлээд тийм дебатын шинжтэй, хилцүүлгийн шинжтэй байдаг л та. Тэгээ энэ бол энэ одоо бид нар хэдийгээр либерал арчилсан юм олон улсын харилцааны дэг журамд байгаа ч гэсэн үндсэн ингээд энийг бий болгож байгаа цаад том бүрхүүл тогтолцоо нь бол реал политик дээр суурилсан байгаа учраас энийг засах боломжгүй л дээ. Тэгэхээр одоо эхийн нийцэхгүй туглын тураахгүй гихчээр нэг талаас реал политик нөгөө талаас ингээд инх тайван орчин тогтсон либерал үзэл энэ хоёрын хоорондын ер нь ингээд дунд нь тэнцвэрийг хангаж байгаа зүйл чинь өнөөгийн яг энэ нүүбийн бүтц байгаа байхгүй. Тэгэхээр яагаад энийг бас хэлж гэнэ үү гэхлээр хэрвээ та нар нүүбийг ингээд авч үзэх юм бол нүүб шиг өөр олон улсын энэ засгийн газрын хоорондын ийм бүтцтэй байгууллага ерөөсөө байхгүй. Хийж үдсэн, нурж унжсэн. Тэгээ тиймэрхүү байж байгаа. Тэгэхээр энэ бол маш тийм тэнцвэрийг хангасан байгууллага болол байгаа юм л да. Ямар дурч гэх нэгдсэн үндэсний байгууллага тэнцвэрийг хангаж байгаа энэ талаарх таны бодол юу ямар вэ? Нэгдсэн үндэсний байгууллага байгуулах үзэл санаа бол 2 дугаар дайны үед гарсан боловч яг бүр сүнс нь бол өмнө үндэснүүдийн холбоо. Өдрөө хэлснээр 14 зүйл зарчим гэж дэлхийн 1-р дайны дараа Парисын эхийн хурал Версалийн гэрээг байгуулах үедээ тэр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн санаачлал болсон олон улсын харилцааны дайны 1-р дайны дараах олон улсын харилцааны дэг журам ямар байх юм гэдгийг Америкийн ерөнхийлөгчийн санаачлал үүсгэх өдөр үндэснүүдийн холбоо буюу жижиг том баг буурай
улсуудын эрхтгч байдлыг хангах, олон улсын их тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, дайн гаргуулахгүй байх гэдэг ийм механизмыг бий болгосон шүү дээ. Гэхдээ энэ санаа нь бол Теодор Рузвельтийн үед ч гэсэн гарч ирсэн байдаг. Тэгвэл би цаашаа Теодор Рузвельтийг нэг Венесуэлтэй холбоотой, Америктэй холбоотой ярих баг. Иммануэль Кант гэж Германы сангийн эрүүлийн философч энэ хүн 1792 онд Урдын их тайван хэмээх бүтээлдээ космополитан буюу дэлхийн нийтийг хамарсан олон улсын байгууллага байгуулах тухай санаачлал гаргасан байдаг. Тэр санаачлаганда улсууд суверен буюу бие даасан эрх тусгай тогтнол байдлаа хадгалаад нэг ийм том байгууллагын дор бүгдээрээ нөгөө rule of law буюу эрх зүйн хэмжээгээр олон улсууд харилцаж ингэснээр улс дайнаас одоо зайлсхийх нэг үндсэн нөхцөл нь болно гэдэг. Ингээ үндснүүдийн холбоо байгуулагдсан түрүүн баясгалан багшилсан үндснүүдийн холбоо байгуулад зөвлөлийн 5 гишүүн Японитал 200 дайн эхлүүлээд энэ байгууллага татан бүгдад явсан. 1943 онд Тегераны баг хурал 45 оны Ялтын баг хурал дээр нэгдсэн үндэсний байгууллагын үзэл санааг гаргаад Сан Францискогийн баг хурал 45 оны 4-6 сард хуралдаад үндсэндээ нэгдсэн үндэсний байгууллагыг байгуулсан. Энэ байгууллагын үндсэн зорилго бол улс их тайван аюулгүй байдал, жижиг улсуудын одоо тусгай байдлыг улс эрх зүйн хүрээнд хамгаалах юм либерал арчилсан үнд сүлдээр тулгуурсан энэ зарчим явж байгаа. Нөгөө талдаа түрүү байсаг шилж байна. Дэлхийн 2 дугаар дайны дараа хэн ялагч болсон тэр тоглоомын дүрмээ зогсоосон. Тэр тоглоомын дүрмээ зохиохдоо Нүүбийн чартер буюу нэгдсэн үндэсний байгууллагын 4 журам тэр тухайн дайны дараах дэг журмын үзэл санаа сүнсүүдийг суулгаад өгсөн. Тэр нь одоо ажиллахаа болж эхэлж штэ. Ягаад ажиллахаа болж ирэх нөгөө тогтоосон тухайн дайны дараах томоохон их гүрнүүд гэж үзэгдээд байгаа. Ялангуяа баруун төвтэй дэлхийн дэг журам маань өөрөө олон улсын харилцаанд байр суурь тавьж эхлээд байна л да. Шин тоглогчид нөгөө Global South гэж үзэгдээд байгаа. Хуучин колоничлогддог байсан Энэтхий хятад, Бразил гэх мэт томоохон тоглогчид бий болж ирээд дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлөд энэгээрээ дамжаад улс төр зөвлөвчний бодлогоор дамжаад дэлхийн геополитикийн орчин томоохон концепцууд гараад ирэхээр нөгөө хуучин томоохон гүрнүүд хежемони гэж нэрлэгдэж байгаа. Яаж анжлагч гэж байгаа. Нөгөө талдаа rising power буюу өсөж байгаа гүрнүүдийн орондол сөргөлдөн явж байгаа. Энэ сөргөлдөөнүүд яваад томоохон хугарлын цэг нь том дайн болдог. Ер нь ингээд дэлхийн түүхийг харахаар тэрний өмнө нэм жижиг локал дайнууд явдаг. Энэ нүчтэй өчгөө үздэг. Дэлхийн 1-р дайны өмнө ч тийм байсан, 2-р дайны өмнө ч тийм байсан. Одоо ч яг тийм нөхцөл байдал яваад жижиг дайнууд локал хоёр талыг гэхдээ цаана ардан дандаа том гүрнүүд зогсож байгаа. Тэгэхээр энэ нүүб маань өөрөө энэ жил нэгдсэн үндэсний байгууллагын ерхий нарийн бичгийн дараа 3 сард нүүб 80 гэж нүүбийг шинжлэх асуудлыг санал болгосон. Ерөөсөө энэ нүүб ерөнхийдөө үндсэн үүргээ гүйцэтгэж чадхаа болчихлоо. Дисфункц буюу үүргээ гүйцэтгэж чадхаа байсан. Дээр нь нүүбийн санхүүжилт маш хүнд болсон. Дональд Трамп харж ирсэнтэй холбоотой Америк нэгдсэн улсын нүүбд оруулдаг 22% тамж ихснээр тэгээд нүүбийн ялангуяа инхийг сахиулах ажиллагаанд өгдөг том гүрнүүдийн мөнгө хумигдсанаар танагдсанаар нүүб чинь өөрөө яг нөгөө санхүүдээр суурилсан үйл ажиллагаа явуулах боломж нь аюул хомс болж эхэлж байгаа л та. Тэгээд энэ ч утгаараа за тэгээд өнгөрсөндөө ч тэр нүүбийг ер нь томоохон гүрнүүд нэгдсэн үндэсний байгууллагын 4 журмыг олон удаа зөрчил явж байсан ямар нэгэн хариу хатуу арга хэмжээ авч чадлагүй л өнөөдөр их хүрсэн. Тэгээд Дональд Трампын сүүлийн эсрэг хийсэн цэргийн тусгай ажиллагаа энэ бол яг цэргийн тусгай ажиллагаа хийчлээ тийм Мадуроог барьсан үйл ажиллагаанд бол Гутерреш ерхий нарийн бичгийн дараа харамсаж байгаагаа илэрхийлэхээс өөр одоо ямар нэгэн арга хэмжээ авах юм өндөө боломж байхгүй. Нөхцөл байдал нь юм байна. Дональд Трамп яг жилийн өмнө Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч болсноос хойш нийт 8 дайн болон мөргөлдөөнд зэгсэгт мөргөлдөөнд одоо цэг тавилаа, би дуусглаа гэж хэлээд байна л да. Тэгэнгүүтээ өөрөө яг жилийн дараа ийм цэргийн тусгай ажиллагаа одоо хийчихлээ. Энэ нь эргээд өөрийнх нь цэг тавих гээд байгаа зүүн Европт болж байгаа дайнд, Орос Украины дайнд яаж нөлөөлөх юм бэ? Би энэ Каракаст хийсэн цэргийн ажиллагаа, цэргийн хүчин Delta Force орсон уу гэж орсон цэргийнхэн тусгай хүчнийх нь орсон уу. Гэхдээ яг нөгөө цэргийн тусгай ажиллагаа гэдэг нь Оросын Украины эсрэг явуулсан цэргийн тусгай ажиллагаатай бас зөвлөж ойлгож болохгүй юм арай ондоо кейс явж байгаа. Мэдээж том цэргийн хүчнийг тэнгисийн цэргийнхнийг Порто-Рикотоор одоо юу гэдэг Балдан онгоцуудыг бэлдээд ингэ явсан боловч энэ ажиллагаа бол яг тусгай ажиллагаа явсан. Яг цэргийн ажиллагаа гэж хэлэхэд бас төвхтөө. Тэгээд ялангуяа харж байхад Венесуэлийн шийдвэр гаргах топ төвшөнд Америк нэгдсэн улсын CIA буюу технологийн ерхий газар хамтран ажилладаг хүмүүс их олон байсан юм байна. Ер нь.
тэр чинь бүх боломжийг хангаад өглөө шүү дээ. Яг тийм адилхан байшин барьцсан тэн дээрээ Ялта хүчнийхэн тусгай цэргийн сургалт хийж байгаад нэг хэн шөнийн дотор тэр ерөөсө 2 цагт ихсэн ажиллагаа 2 цаг 30 минут үргэлжлэл capture болоод аваад тэр чинь агарын бүхлөтөн тэр чинь агараас эсэргүүч хүчин тэр нь хаана юу хийжсэн тийм ээ. Тэгэхээр чинь нөөрэө маш нарийн төлөвлөсөн том юм ярьж байгаад жижиг ажиллагаагаар Трамп нэлээд том үр дүнд хүрчлээ л дээ. Зоржсэн үр дүндээ. Тэр зоржсэн үр дүн нь бол мэдээж геополитикийн, нефтийн, за тэгээд дараа нөгөө ард тамхины картел ингээд олон зүйлүүд л байгаа. Багдгүй тэгээд дээр нь диктатор гэж нэрлэгдэж байгаа Америкийн эсрэг гэж байгаа улсуудын тэрийн тэргүүнүүдэд сануулсан хатууд ийм одоо үзүүлэн тоглолтч бас байхыг бас үүсэх аргагүй. Эсвэл ойрын холбоотнууд гэдэг байгаа Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад, Ард улс, Иран эдгээр улсуудад ер нь олон улсын тогтолцоонд одоо энэ үйл явдал яаж нөлөөлөх юм бэ? Нэгдүгээрт тэр Венесуелийн холбоотон гэж хэлэхэд бас тэр чинь бол яг барууны өнцгөөс Венесуелийн холбоотон гэж холбоотон гэдэг чинь одоо НАТО-гийн гэх юм уу те ийм улсууд чинь ингээд яг холбоотой. Тэгээ улс төрийн холбоо, эдийн засгийн холбоо юм уу цэрэг дайных ч юм уу ингээд холбоо гэж. Тэгээ холбоотон гэж хэлэхэд бас учир дутагдaltaй. Зүгээр Венесуэлтэй харилцдаг, Венесуэлд ингээд дэмжлэг үзүүлдэг ийм улсууд байгаад байгаа. Тэгээ тэр хүрээндээ бол явж байгаа. Гэхдээ эдгээр нь бол өнөөдөр ч гэсэн хэрвээ харвал эсэргүүцлээ илэрхийлсэн мэдээллээс цааш орохгүй байгаа. Тэгээ тэр нь яаж яануу гэхлээр үндсэндээ бол Америкийн нэгдсэн улс жанжлах байр суурьтай хамгийн том хүчтэй гүрэн хэвээрээ байгаа гэдгийг л зүгээр харуулж байгаа. Тэгээ тэр утгаараа л харуулж байгаа. Тэрнээс л өмнө ч гэсэн Орос хамгаална гэвэл хамгаалах байсан. Тэнд ч одоо Оросын зөндөө зэвсгэл байгаа шүү дээ. Агарын довтлохоос хамгаалах зэвсгэл нэг зөндөө юм байгаа шүү дээ. Тэд нар бол нэгэн ч хөдлөөгүй шүү дээ. Тэгээ тэнцээ бас тодорхой хэмжээнд бол Оросын зөвлөхүүд бол байсан л байж таарна. Ягаад гэвэл тэд чинь Венесуелийн цэргүүд өөрсдөө бүгд нь удирдах явна ч гэж одоо хаашаарсан байх уу тий. Тэгэхээр энэ бол бас учир дутагдaltaй. Нөгөө талаар бас юу вэ гэхлээр Хятад Венесуэлтэй жилийн 60-аас 70 тэрбум доллартай тэнцэх худалдааны эргэлттэй гэж байгаа байхгүй юу? Тэгээд Венесуэлээс бол маш их хэмжээний одоо газрын тос авдаг гэж байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө одоо энэ зүгээр мэдэгдэл хийхдээ бол энэ бол зүгээр тусгаар улсын нэг ерөнхийлөгчийг зүгээр ингээд баривчлаад аваа явчихж байгаа гэдг нь бол шоконд орсон л гэхээс биш цаашаа бол арга хэмжээ авч чадахгүй л байгаа байхгүй юу? Тэгэхээр газар зүйн байршлаар энэ чи Америктэй ойр гэдэг ч юм уу эсвэл ерөнхийдөө үндсэндээ олон улсын харилцаанд ингэж явах юм бол Орос Хятадын хүчин чадал бол тэмч одоо Америкийн хэмжээнд хүртлээ бас болоогүй нэ гэдэг нь л харагдаад байгаа юм л та. Тэгээ нөгөө талаар бол бас Мегдмордорж судлаачийн хэлж байгаа бас санал нэг байна л та. Юу вэ гэхэлэр энэ цэргийн тусгай ажиллагаа биш. Миний л ойлголтоо. Цэргийн гэхээрээ нөгөө айрам орж байгаа байхгүй юу? Энэ болохоор тусгайгийнхан орж байгаа байхгүй юу? Тусгайгийнхаа ороод Марко Рубио гэдэг гадар тэрийн нарийн бичгийн дарга нь хэлж штэ тий. Энэ бол зүгээр л гэмт хэрэгтнийг баривчилсан юм аа л гэсэн юм тэрнээс цэргийн ажиллагаа гэсэн юм ерөөс ярихгүй байгаа штэ. Тийм тэр өнцгөөс нь харуул энэ бол зүгээр тусгайгийнхныг оруулсан үйл ажиллагаа болсон. Тийм маягтай. Тийм тусгай ажиллагаа. Энэ чи цэрэг айрам ороогүй. Цэрэг айрам ерөөс ороогүй. Оросын цэргийн үйл ажиллагаа биш үү? Цэргийн тусгай үйл ажиллагаа гэж байгаа шүү дээ. Энэ бол цэргийнх мөн. Энэ чи айрам орж байгаа байхгүй юу? Айрам орж байгаа. Гэхдээ тэрийг Оросын тал яагаад цэргийн тусгай үйл ажиллагаа гэж хэлээд байгаа юм гэхлээр тэр бүрэн хэмжээний дайны нөөцөн Оросууд тэрлүү оруулаагүй байгаа. Нөгөө Орешник эднэр чинь зүгээр үзүүлэнгээр нэг хэд хэрэгэлсэн л болохоос биш. Цаанаа болвол гол хүч НАТОтой яах вэ гэдэг нөгөө үндсэн хүчээ болвол гамнаал байж л байгаа шүү дээ. Тэгээ энэ ч дайм болвол ерөөсө бүрэн нөөц бололцоогоо бүгдийн тийш нь хамруулна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ болвол Оросын өнцгөөс харуул бүрэн хэмжээний айрмаа дайчлаагүй гэдэг зэвсэг техникээ дайчлаагүй гэдэг утгаараа
цэргийн тусгай ажиллагаа гэж нэрлэдэг байгаа. Яг нь ерөнхий утгаар бол энэ дайн. Тийм. Тэгэхээр энэ Венесуэл иргэн тойронд болж байгаас нэршилдээр бас яг судлаачдын байр суурийг бас та бүхэнд тодруулж хүргэлээ. Одоо эргээд ер нь энэ Венесуэл манай Монгол улсын одоо цахим сүлжээнд ч гэсэн айгүй идэвхтэй өрнжил сүүлийн 2-3 хоног одоо өөрсдийгөө зарим тохиолдолд Венесуэлтэй бараг адилтгах хэмжээнд хүртэл. Тэгэхээр Венесуэл гэдэг улс чинь саяхныг хүртэл одоо 20 дугаар зууны сүүл хавар Латин Америкта дэлхийд одоо тэргүүлэгчтэй нефтээрээч тэргүүлэгч ер нь юм үлгэр жишээ бүхий орон байсан гэж байгаа. Тэгвэл яагаад 20 жилийн дотор энэ улс инфляцийн тэнгэрт хадаад одоо тийм их байгалийн баялагтай байсан хэрнээ нөхцөл байдал иймдээ хүрсэн бэ? Үүх түүхээс нь та бидэнд бас тодруулж өгч минь дурдсалаач. Ер нь Америкийн нэгдсэн улс гэдэг улс 1776 онд тусгаар тогтнолоо тунхагснаас хойш орон зайгаа тэлэх, геополитикийн хүрээгээ тэлэх, нөлөөллийн бүсээ тэлэх бодлогыг явуулсаар л ирсэн өнөөдрийн хүртэл цусалтгүй л явуулж байна. Энд бол зөв буруу гэдэг байр суурь байхгүй, аливаа өсөж байгааг өрн дандаа тэгж явдаг, бүгд л тийм байр суурьтай явдаг. Тэрнээс одоо Америкийн буруу, Америкийн зөв тэгж явна. Тэр орон зайгаа тэлэхдээ зарим нь цэргийн хүчээр сонгодог замаар, реалист замаар, зарим нь одоо үеийн зөвлөлийн хүчний замаар, нөлөөний хөрөнгө оруулах замаар, худалдаа эдийн засгийн харилцаанд шахаж оруулах замаар гэх мэт янз бүрээр л орон зайгаа тэлдэг л дээ. Ер нь энэ Венесуэлийн энэ сайн ер нь Венесуэл, Латин Америк, Венесуэл гэдэг энэ улс руу явсан Трампын бодлогын үндсэн гол түүхэн геополитикийн учир шалтгаан юу гэдгийг гэсэн ойлгох хэрэгтэй байна. Энэ Дональд Трамп байсан ч, өөр хүн байсан ч ялгаагүй энэ явах байсан байна. Яг тэгэхээр түрүү 1776 онд Америкийн нэгдсэн улс өөрийнхөө тусгай тогтнолыг тунхагснаас хойш орон зайгаа тэлэх баруун тийшээ одоо өнөөдрийн Америкийн баруун эргийн мужууд руу тэлэх дараа нь Мексиктэй хийсэн дайнаар өмнөд 3 мужийг аваад ингээд 1823 онд Джеймс Монро гэдэг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн Монрогийн доктрин гэж та Монрогийн номлол гэдэг энэ номлолоор бол Америкийн хоёр төв энэ дотор чинь Латин Америк, Карибын сав газар төчгөр орж шít. Европын колоничлогчдоос ангид байх тухай. Европын их гүрнүүд Европтой, Евразийн орон зайд, Америк бол Америкийн орон зайд нөлөөллийн бүсийг тогтооно. Яагаад Америкчууд өмөрцгийн баруун хагас гэж нэрлэдэг шүү дээ. Western Hemisphere гэдэг нь тэр чинь Америкийн геополитикийн орон зай Америк их гүрэн гэж өөрийгөө зарлах үедээ. Тэгээ 1904 онд түрүү ярьжсэн Теодор Рузвельтийн засвар гэдэг юм уу? Монрогийн номлол дээр засвар оруулаад тэрийг яасан вэ гэхээр ерөөсөө цэвэр энэ Латин Америкийн орнуудад юу гэдгийг бүтлгүү, засгийн газрууд, худалдаа эдийн засгийн ялангуяа санхүүгийн чадах унах болгонд л Америкчууд яах ёстой орж тусч байгаа. Америк тэрийг өөр дөр нь хөл дөр нь босох юм уу? Нэг одоо ямар нэгэн байдлаар take care одоо нөлөөнд авна. Ийм байдлаар л явна гэсэн. Тэгэхээр нөгөө Европын колоничлогч гэдэг чинь Испани, Португал, Франц, Англи гэсэн Америкийн орон зайд байсан колоничлогчдыг шахаж эхэлж штэ. Тэгээ 1898 онд Америк Испани дайн 1899 оны 12 сарын 10-нд Парисын хилцээр инх тайвны хилцээр тогтоогоод тэн дээр Филиппин, Гуам тэгээд тэн дотроо Порто-Рико, Куб гэдэг Карибын савын хоёр газрыг Испани колонилоос Америк өөрийнхөө нөлөөнд авснаар ер нь Америкийн тэр урагшаа чиглэх бодлого ч нэлээд идэвхжиж эхэллээ. 1904 онд Теодор Рузвельтийн нөгөө ташуурын бодлого гэж нэрлэгддэг. Дипломат замаар яриа хэлцээрхийн гэхдээ хүчээр асуудлыг шаардлагатай гүйцэлд шийднэ гэдэг ийм бодлого авсан. 1961 онд Джон Кеннеди ерөнхийлөгч гэсэн Alianza de Progreso буюу нөгөө хөгжил дэвшлийн төлөөх холбоо гэдгийг байгуулад тэрнгээрээ занжуулсан Америкийн орон зай зөөлөн хүчний замаар англи хэлийг түгээн дэлгүүрөх хөрөнгө оруулах замаар энэ бүс нутаг чинь сая Марко Рубио хэлчихлээ шүү дээ. Энэ бол манай орон зай. Та нар манай орон зай руу орж ирдэн. Та нар гэдэг нь хэнийг хэлж байгаа нөхөр ер нь бол Хятад Оросыг хэлээд. Тэгэхээр Угнайв Хятад улсын өсөлт, геополитикийн тэлэлт, бүс ба замын идэвхжилт, ялангуяа Латин Америкийн буюу Америкийн уламжлалт геополитикийн орон зай руу орж ирж байгаа энэ их газрын гүрнүүдийн сонирхолч Америкийн ашиг сонирхол асар том хүчтэй тэг болоод эхэллээ. Тэгээд энэ дотроо Венесуэл дэлхийн нефтийн газрын тосны хамгийн их нотлогдсон нөөцөөрөө дэлхийд номер 1 буюу 300 тэрбум баррел нефттэй байж шít. Энэ чинь дэлхийн нийт нефтийн 17-оос 18% нотогдсон нөөц. Гэхдээ Венесуэлийн нефтийн чанар бас тусдаа асуудал байх л да. Тэгэхээр энэ болгон нэгдүгээрт Америкийн геополитикийн сонгодог орон зай, хоёрдугаарт нефтийн нөөц, гуравдугаарт тэнд нөгөө коммунизм буюу хүйтэн дайны үед явсан
Эрнесто Че Гевара гэж Аргентин гаралтай марксист үзэлт залуугийн Че Геварагийн сүнс Латин Америкаар одоог болтол тэнүүчсээр байна гэдгийг чинь үлдэгдэл тэр Венесуэл Боливарын улстай. Тэгээд тэр гайгүй хөгжөөд газрын тосныхан одоо ордууд руу барууны тэр ExxonMobil, Shell гэдэг Америкийн хөрөнгө оруулалтууд ороод хөгжөөд эдийн засгийн цэцгэлээд явж байсан улсыг эргээд буцаад нөгөө социалист хөгжил замаар хөгжүүлэх процесс явж ирсэн 2000 оноос эхлээд. Тэгээд энэ дотор Уго Чавесын Венесуэл нэгдсэн социалист нам гэдэг намын одоо далбаан дор социалист буюу зүүнний чиг баримжаатай улсын одоо улсынхаа үзэл номлолыг бий болгоод явснараа нөгөө хувийн хэвшлийн гадны хөрөнгө оруулалттай газрын тосны тийм ээ байгалийн баялаг ашиглалтын чиглэлийн компаниуд чинь хөрөнгийг нийгэмчлэх төр давах замаар энэ ч өөрөө эргээд нөгөө тогтцсон явж ирсэн хөрөнгө оруулалт бүх юм зогслоо шүү дээ. Венесуэл зөвхөн өөрийнхөө төрдөл найдах юм болж ирж шүү дээ. Тэгээ өнөөдөр Венесуэлийг хинч хамгаалахгүй болж байгаа чинь өөрөө асар олон гадны хөрөнгө оруулалтыг хөөгд гаргацсандаа л байгаа байхгүй. Яг сүүлийн үед бүгд Америкт дулсан хэд хэдэн компаниуд өнгөрсөн 24 оны хавар хятадны 2 компани Венесуэлийн төр засагта газрын тосны хайгуулахын одоо олборлт хийх тухай гэрээ байгуулж байгаа шүү дээ. Гэхдээ эдийн дүн чинь бага шүү дээ. Ер нь бол нийтдээ 17 оноос хойш 60 тэрбум доллар. Сая нийт худалдааных нь эргэлт нь 24 он 60-аас 70 тэрбум гэжсэн баг тийм. Тэгээ тэрний чинь 80% зөвхөн түүхийн нефт байгаа дээ шүү дээ. Тэгэхээр чи энэ улс бол нөгөө хөгжиж дэвшижсэн гадны хөрөнгө оруулалтууд орцсон байсан тэр барууны чиг баримжаатай хөгжижсэн улс маань зүүнний чиглэл рүү ороод одоо улуурхаа газрын тос уянчин компаниудыг нийгэмчлэх төр давх замаар 20 жилийн дотор нүдэн дээр энэ улс чинь гуйлагчин тийм ээ өрөндөө баригдсан инфляцаа дийлхэ болсон тийм ээ нэг энэ Уго Чавес дараа нь Мадуро гэсэн нэг энэ хоёр нөхрийн үзэл баримжаар үзэл югаар нь одоо хөгжиж идэг. Тэнд мэдээж ойрхон нөхдүүд байна. Куб, Колумб энэ гэсэн тийм ээ. Мэдээж хар тамхины картел байх энэ бол зүгээр шалтгаалт юм байна. Тэгэхээр цаана Америкийн боломжтой геополитик газрын тосны ашиг сонирхол дээр нь Америкийн арчилсан байх загвар гэдэг чинь өөрөө дэлхийн нийтийн Америкийн 1917 онд Woodrow Wilson Америкийн үндэсний аюул байдлыг маш тодорхойлцсон шүү дээ. Юуг тодорхойлцсон гэхээр дэлхийн нийт арчилсан байх нь Америкийн аюул байдлын номер 1 асуудал. Өөрөөр хэлбэл бусад улсууд арчилсан байж Америк аюул байх. Тэгэхгүй бол нөгөө дарангуулын одоо юу гэдэг хэд барууны хэд зүүнний энэ тогтолцоонууд чи эргээд Америкийн нөгөө сонгож ирсэн арчилсан гэдэг зарчим тусгаар тогтнодсон байх байдал үндэсний аюул байдалд нь сөргөнөлөөт юм байна. Энэ өнцгөөсөө Венесуэл руу хийж байгаа энэ ажиллагаа бол Мадурог дооч биш юм. Мадурог очиж тэнд картелтай холбоотой тэр чигээр картелийн толгойлогч гэж үзээд байна шүү дээ. Ингээд Нью-Йоркийн шүүгцэгдээ шийдэх байм шиг байна л да. Тэгэхээр ингээд үзэхээр Америкийн Латин Америк руу Америкийн төв рүү явж байсан түүхэн сонгодог геополитикийн ашиг сонирхол дээр нэгэнд урд нь нэгэнд л орсон байсан 2007 оноос хөгдөд орсон Америкийн газрын тосны байгууллагын компаниудын ашиг сонирхол дээр нь Америкийн имиж нэр хүнд арчилсан байх гэдэг энэ үнцхийн олон шалтгааны үүднээс л ийшээ хийсэн ийм ажиллагаа болов. Тэгээд энэ нөгөө талаас Венесуэл хожихуу хөгжлөн цэцгэлээд одоо хөрөнгө оруулалт нэмэгдээд ард түмэн сайн сайхан амьдрах уу эсвэл одоо дараагийн нэг бүтлгүй ус болж хуурах уу гэдгийг л харах л үлдэж байна. Энэ талаарх таны байр суурь ямар? Нэг юм нийгмийн ерөнхий нэг хууль байгаа юм. Тэр нь юу вэ гэхлээр та нар анзаарсан бол зөвлөлт холбоот улс задарснаас хойш буюу зөвлөлт холбоот улсын задрал гэдэг чинь эдийн засгийг хорж боож болдгоо маа гэсэн хамгийн том сургамж байхгүй. Тийм учраас Хятад коммунист намтай байлаач гэсэн Путин гээд Оросд байлаач гэсэн авторитар гэж явж байгаа тий. Эдгээр нь байлаач чөлөөт эдийн засаг бэжж тогтнодог гэдэг нэг юм одоо үр дүн түүхэн сургамж ингээд гарч ийн л да одоо юу цаг хугацаа бүгдийг харуулна гэдгээр л явж байна. Тэгээ хэрвээ та нар Венесуэлийг харъя, Колумбийг харъя, Кубыг харъя, за тэгээ цаашаа өнөөдөр асуудал үүсээд байгаа Ираныг харъя. За эдгээрийн дэглэм гарах болсон шалтгаан нь эдгээрийг бас коммунист гэж хэлэхэд яг хөө зарим коммунист үзэл санааг бол авсан байдгийн. Иран мэтийг бол коммунист гэж хэлэхэд бас хэцүү л дээ.
дарангуйл гэж хэлж байгаа тий. Эндгээр дарангуй дэглэмүүд нь яагаад гарцсан бэ гэхээр үндсэн шалтгаан хэрвээ та нар түүхийг нь авч үзвэл дандаа капитализмд бүх учир шалтгаан байдаг байхгүй юу? Одоо манай нийгэмд явагдаад байгаа тэр зүйл яг энэ улсуудад байсан байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө гадны хөрөнгө оруулагч нэрээр бүгдийг ингээ хамаг байгалийн баялагын шавхаад бид нар ингээ ядуу хിവэрэ амьдарч гэн гэл ингээл тэ өсвөө дээрээс нь бид нар өрөнд орж гэн энэ минь гэл ингээл яж байгаа. Энийний үр дүнд жишээлбэл Фидель Кастро Кубад гарсан, Уго Чавес Венесуэлд гарсан. Тэгээд 1979 онд Иранд лалын хувьсгал гарах гол нөхцөлийг энэ бүрдүүлсэн байхгүй юу. Тэрээс илүү ийм дарангуйллыг ард түмэн сонгоно гэдгээрээ биш бид нарыг мүлжиж гэн гэдэг утгаараа капитализмын нөгөө хууль чинь эднэрийг ингэх одоо юм руу түлхээ хийцэн л байгаа юм л та. Тэгэхээр тэр үндслээр одоо энэ чинь энэ дэглэмүүд гарч ирсэн ба. Өөрөөр хэлбэл энэ дэглэмүүд ийм нөгөө альва зүйлийн айдсын хариу үйлдэл болж гарч ирсэн зүйлүүд учраас эн чинь одоо төр зургийн болох нь ингээд цаг хугацааны явцад бол харагдаад байна л да. Одоо дараад нь бол Кубын дэглэмч гэсэн нэг их удаан оршин тогтнохгүй байх гэж бодож байна. Иран бол одоо өнөө маргаашгүй бараг л дэглэм нь солигдох хэмжээнд л очиж байна л да. Тэгэхээр ийм байдлаасаа үүдэлтэй одоо явсан байгаа. Өөрөөр хэлбэл юу вэ гэхлээр чөлөөт эдийн засаг байж юу өмнө нь ч гэсэн явхад бол Арабд ч гэсэн хувьсгал болохыг бол үгүйсгээгүй шүү дээ Сауди Арабд. Гэхдээ нөхцөл байдал нь яасан бэ гэхлээр нөгөө толгой нь зөв ажилласан байгаа хгүй юу. Тэ петродоллараар газрын тосоо Америк руу зарлаа, долларыг нь авлаа. Тэгээд нөгөө шейх гэдэг нь бас тийм ч тэнэг хүн биш байгаа биз дээ. Тийм учраас ард иргэдийн амьдралыг ингээд тэгчигээд нөгөө ард иргэд нь хангалуун тог цахилгаанаараа одоо ингээд хангагдсан, гиз цатгалан сайхан амьдарч гэн өөр юу хүсэх үү гэхээр энэ ч бол нэг хувьсгалын хэмжээнд гараад ах зүйл байхгүй учраас одоо Сауди Араб ингээд тогтоол явж лээ л та. Тэгэхэд энийг эдийн засгийг боомлоод эхлэхээр Венесуэлийн араас ордог. Эдийн засгийг боомлоод эхлэхээр одоо Иран бол тисгүй одоо бүр $1 сая юутай мөнгөний саятай тэнцэж бүр ингээд айхтар юм болж штэ тий. Тэгэхээр эдийн засаг гэдэг асуудлыг чинь ямар ч дэглэм байсан тэр хэмжээнд навч үзээд байна л да. Өөрөөр хэлбэл хятад авторитар байна уу, тоталитар байна уу яваал задрахаар бол задрахаар шүү дээ. Үгүй эдийн засгийн чөлөөтэй орхиж байгаа. Вьетнам яг хятадын загварыг дагаа явчихж байгаа. Тэгээ иймэрхүү байдлаар бол явж байгаа. Жинхэнэ коммунист гэдгээрээ энэ Венесуэл, Куб эднэр гэсэн улсууд бол ингээд чанга барьсны улмаас ингээд эн чинь явцгүй юм а гэдэг чи одоо цаг хугацаанд харуулдаг юм л та. Тэгээ тэр үднээсээ тэгээ энэ дээр нь бол өөр нэг зүйл нь болохоор юу вэ гэхээр одоо Америкийн нэгдсэн улсын гадаад бодлого Венесуэлд Трампаас эхлэегүй. Жо Байдны үед биш үү? Сонгуулийн үеэр одоо сонгуул болох гэж байна гэхээр нөгөө Хуан Гуайдо гэж сөрөг хүчний удирдагчийг гаргах гэж үзсэн. Тайван замаар төрийг эргүүлэх гэж үзсэн Байдны үед. Тэгээд нөгөө Хуан Гуайдогийн хүч хүрээгүй. Үнэхээр дотроо тийм их айхтар дэмжлэгтэй байсан юм уу? Ямар ч байсан Мадурогийн дэглэм тэр үед бол үнэхээр хүчтэй байсан. Тэгээд нөгөө Хуан Гуайдогийн туршлаган ч дутсан. Нэлээд залуу хүн байсан. Тэгээд цаанаасаа бол Америкийн дэмжлэгийг маш их авч ирсэн. Америкийн төрийн департаментаас хүртэл Хуан Гуайдог дэмжиж би бол Гуайдогийн энэ хууль ёсны засгийн газрыг зөвшөөрнө гэд Америк бүр нэлээд шахсан. Шахаад чадаагүй. Тэгэхээр чин бодлого нь явж исэн байгаа байхгүй юу? Асуудал нь юу вэ гэхлээр Трамп тэсвэр алдсан. Трамп болвол өнөөдөр одоо миний байгаа хугацаанд би сансандаа хүрнэ гэдгээр бүх юмыг нөгөө удаан хугацаа одоо Америкийн нэгдсэн улсын ардчилсан намын үед тий ардчилсан намын үед ингээд айдуу удаан хугацаагаар хийх гээд оролдоод цаг хугацаа алдаад болохгүй байсан зүйлийг чинь Трамп юу гэж хэлсэн гэхээр та нар ер нь энэ Америкийг бүр байхгүй болгож өглөө. Ерөөсөө улс болгон одоо
ерөөсө тал талаас нь ингээд энэ Америк чинь болохоо байлгаж байна. Энийг бол дахиж босох хэрэгтэй. Та нарын энэ бодлого чинь явахгүй байна гэд хүчтэй бодлого явуулж байгаа. Энэ Трампын бодлого бол юуны бодлого биш. Нөгөө одоо бидэнд болохоор хүчтэй бодлого явуулаад ахаар ямар амар бодлого явуулж ийнэ гэж харагдаад байгаа болохоос биш. Энэ бол ардчилсан намын үед хэрэгжижсэн бодлого мөн. Гэхдээ ардчилсан намын үед айдуу явж исэн учраас бид нар эднийг мэдэрдэггүй байсан. Трамп бол ер нь богино хугацааны юунд бол шаардлагатай газар инх тайвныг тогтоогоод Америкийн нэгдсэн улсын аюулгүй байдлын асуудлыг бол нэн тэргүүнд тавиад хурдан энэ зүйлүүдийг гялс аваад ингээд явъя гэх. Тэгээд ингээд хүчлээд богино хугацаанд хурдан явуулаад эхлэхээр тэр Америкийн доторх цагаачлалын хууль бус цагаачлалаас эхлээл тэр чи одоо яаж юм? Бараг л хүний эрх зөрчөөд бараг нэг муур хулган шиг хоорондоо хөөцөлдөж шít гудамжинда. Тэгээ эн чинь юуг яаж чинь өгөхлөөр Трамп за боли энэ шийдвэртэй арга хэмжээл аваад байгаа байхгүй. Гэхдээ энэ хатуудаад байгаа. Дэлхийн нийтэд энэ айхтар хатуу харагдаж байгаа. Нэг юм хэлэхэд энэ Америкийн зарим ард иргэдэд бол хатуу харагдсан ч гэсэн өөрсөнд нь бол зүгээр болж мэдрэгдээд байгаа байхгүй. Одоо жишээлбэл тэр Make America Great Again гэдэг ураа бол одоо энэ Венесуэл чинь нэг хэсэг нь шүү дээ. Тэ Гренланд ч байна уу, Иран ч байна уу, энэ Венесуэл ч байна. Энэ бүгдээрээ ороод энэ Америкийн цогц бодлогын хүрээнд явчаа. Тэгэхээр энэ бол ганцхан Трампын хүрээнд ярихгүй. Тэ Трампын хүрээнд ярихгүй бодлого байгаа. Тэгээд яг дараагийн юунууд ингээд салбарлаар явхад чинь тус тусын сэдв болол явчихна л та. Гэхдээ энэ бол нэг юм эвлүүлдэг тоглоомны нэг хэсгүүд л явж байгаа. Тэр дундаа бол Мадуро байна уу, Уго Чавес байна уу, тэр одоо хэн байдгийн Кубикч одоо Фидель Кастро, Раул Кастро хинч байдгийн те энэ хэн байх нь хамаагүй. Ерөөсөө энэ үйл явцсан удаан хугацаанд зөөлнөөр мэдгэдэхгүйгээр яваад бодлоготой хүрж гэнэ үү эсвэл богино хугацаанд хүчээр хүрж гэнэ үү гэдэг хоёр л ялгаа байгаа болохоос үндсэн гадаад бодлого хിവэрэл явж байгаа шүү дээ. Тэр нь бол нэг уламжлалаар л явж байгаа л да. Энэ сэдвийн хүрээнд бас нэг асуулт байгаа л да. Сүүлийн жилүүдэд манай нийгэмд ч гэсэн ялангуяа юм зүүнний барууны гэдэг одоо үзэл баримтлалын талаарх яриа их гарч ирлээ. Тэгэнгუთ энэ үйл явдалтай зэрэгцээд өнгөрсөн амралтын өдрүүдээр олон улсын хэвлэлүүдэд цахим сүлжээнд хэлэлцүүлэгдчихлэр манай улсын нийгмийн цахим сүлжээндчдэр зүүнний үзэл баримтлалаар хөгжсөний үр дүнд Венесуэл ийм байдалд хүрлээ гэдэг одоо нэг талын үнцэг яваад байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна? Гэхдээ энэ зүүнийх гэхээр одоо хэцүү болчиход байна л да. Өнөөдөр бол тайлбарлахад жоох юм чи одоо социалист, коммунист гэдэг одоо дээрэс нь яг үннийг хэлэхэд либерал гэж онол хуучин одоо бид нар 1990 онд өөрчлөн шинжилгээл явж байна. Вудро Вилсоны үед энэ либерал арчил гэдэг чинь ууг нь барууны үзэл واخгүй юу? Либерал арчил гэдэг чинь эдийн засгийг чөлөөлнө, либералчлна. Тэ ховийн компаниуд ингээд юугаа явуулаад зах зээлийн эдийн засаг гэдэг чинь чөлөө турсгалаар явах хэрэгтэй гэдэг. Энэ бол либерал одоо үзлийн суурь нэж байгаа байхгүй юу? Тэгсэн чи одоо энэ үзэл нь зүүнийх бол явчихж байгаа байхгүй юу? Өнөөдөр барууны үзэл нь болохоор консерватив үзэл болчихж байгаа. Одоо энэ Трампын үзэл чи барууны үзэл байгаа байхгүй юу? Барууных гэхээр хамгаалах үзэл болоо явчихж байгаа байхгүй юу? Жоохон үндэсний талдаа бид нар бол энэ гадны хөрөнгө оруулалтыг одоо үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх тийм салбар руу оруулахгүй. Энэ бол консерватив үзэл байхгүй юу? Тэгэхээр либерал үзэл болохоор үгүй юмыг хорж болохгүй бүгдийг ингээд либералчлна гэдээ явж байгаа. Тэгсэн мөртлөө тэнцээ бас нийгэм рүү хандсан үзэл бол явцсан байхгүй юу? Либерал нь нийгэм рүү хандсан. Нийгэм рүү хандсан үзэл гэдэг чинь зүүнний үзэл байгаа. Зүүн юуны үзэл байгаа. Бидний ойлгоод байгаа миний лав ойлгосноор бидний ойлгоод байгаа либерал үзэл гэд яриад байгаа нь болохоор барууны соёл иргэншлийн үзэл болгоод байгаа байхгүй юу? Барууны соёл иргэншил чинь соёл иргэншлийн ухагдхуун баруун вест гэд W-гийн томор өчөж байгаа шүү дээ. Энэ вест гэдэг чинь өөрөө тусдаа ойлголт, тусдаа ухагдхуун. Тэгээ тэрийгээ бид нар зарим иргэд нь болохоор Вест болон либерал гэдэг хоёрыг бас энэ улс төрт оруулаад хооронд нь холж утгаад тах шиг байна.
нэг үзэл болгоод. Тэгэхэд тэр Вест дотор консерватив, либерал, тэгээ социалист гэх ингээд үндсэндээ явж байгаа. Өнөөдөр дэлхий дээр яаж яах вэ гэхлээр либерал болон консерватив хоёрыг бол энэ хоёрын үндсэндээ ийм жоохон юу яваад байна л та. Одоо сөргөлдөө яваад байна гэж. Одоо жишээлбэл та нар Унгарийн ерөнхий сайд Виктор Орбан гэж хүн байна шүү дээ, тийм. Тэгээ Виктор Орбаныг та нар коммунист ч гэж хэлэхгүй шүү дээ. Тэр чинь зүүнний үзэлтэн биш. Тэр барууны консерватив үзэлтэн бохгүй юу? Барууны консерватив үзэлтэн учраас яаж гин үү? Бид нар Европын холбоонд байна. Энэ бол манай эрх ашигт нийцсэн. Энэ байх ёстой гэдгээр явж байгаа. Нөгөө талаас Украин байх ёстой гэж байгаа. Гэхдээ бид нар Украин руу орохгүй гэж байгаа шүү дээ. Өөрийнхөө одоо иргэдийн өөрийн улсын ашиг сонирхлыг барьчиж байгаа байхгүй юу? Тэгэхэд Европын тал нь Орбаныг юу гэж хэлж байна вэ? Путиний талыг баримтлагч гэж шууд хэлчихэд байгаа шүү дээ, тий. Тэгээд яг тийм биш л байхгүй юу? Ер нь ашиг сонирхол хаашаа байна гэд. Өнөөдөр яг Орбаны эсрэг гэхэд чи Польш байж байгаа. Польш бас консерватив байж байгаа байхгүй. Брюсселээс буюу Европын холбооноос явуулж байгаа бодлогыг тэр болгоныг дэмждэггүй. Хэрвээ тэр нь Польшийн эрх ашигт нийцэхгүй байвал дэмждэггүй. Гэхдээ түүхээсээ улбалаад Оросын эсрэг байдаг. Тэгээ ингээд Польш консерватив, Унгарч консерватив тэгэл ингээд явчихж байгаа. Тэгээд ийм байдлаар хандж байгаа. Тэгээд өнөөдөр бас Монголын нийгэм консерватив гэж ярихаасаа илүү одоо үндсэндээ бол Оросыг дэмжигч ухааны л ямар бол орж ийн л та тий. Гэхдээ тэр нь мэдээж улаан Оросыг дэмжигч нар нь байж байгаа. Тэр бол ойлгомжтой. Ялангуяа одоо зөвлөлтийн үед байсан, зөвлөлтийн дараах үед байсан, нөлөөнд байсан, Орос сургуульд байсан эднэр гэл янз бүрийн тэр үзэл санаанууд бол явж байгаа. Тэрний хажуугаар яах вэ? Хятад Оросын хооронд яах вэ? Үндэсний эрх ашига бодъё гэд ингэж хэлж байгаа улсууд бол консерватив байж байгаа. Барууныг гээд баруун сайн одоо жишээлбэл зөв Америк ингээд Мадуро мо дарангуйлагчийг ингээд бариад авчлаа гэдг нь дандаа либералуудын үзэл санаа байж байгаа. Нэг ийм хоёр тал руу талцчихаа. Тэгээ энэ Монголд ч биш. Энэ талцаан болвол дэлхийд даяар байж байгаа. Юу вэ гэхлээр хэрвээ бид нар одоо Хятадын талыг, Оросын талыг юм уу баримтлагч гэж явж байгаа, тэгж хилүүлж байгаа бол энэ чинь консерватив байж таарад байгаа байхгүй. Америк юм уу Европын бодлогыг дэмжиж байвал энэ чинь либерал болчихж байгаа. Гэхдээ өнөөдөр бол яг Трамп гэж ерөнхийлөгч байж байгаа энэ үед бол Трампын гадаад бодлого бол яг консерватив гадаад бодлого явж байгаа. Европын холбооны гадаад бодлого чинь либерал гадаад бодлого явж байгаа. Арчил хүний эрхийг бид нар хамгаалж Украиныг ямар ч үнээр хамаагүй Оросд өгж болохгүй. Энэ дайнд бол бид нар Оросд буулт хийж болохгүй. Тэгхийн бол Путин даварнаа гэдэг зүйлийг Европын холбоо хэлж байгаа. Гэхдээ Европын эднэр чинь консервативуд биш, либералууд гэж байгаа. Гэхдээ одоо баруун төвийн үзлийн намууд энэ дээр чинь бас Европод гарч ирэх гээд байна л та. Энтэй холбогдуулаад. Ягаад гэвэл барууны нам гарах уу, зүүнний нам гарах уу гэдгийг чинь эцсийн дүнд хин нөгөө суур хүчин зүйлийг хин шийддэг вэ гэхээр эдийн засаг чинь шийдэж байгаа. Хөрөнгө оруулалт, эдийн засаг. Тэгээд тийм учраас өнөөдөр та нар Европт юу харж болохгүй гэхлээр байгалийн хин үн нэмэгдлээ. Иргэдийн татвар нэмэгдлээ. Энэ бүгдээрээ Украин руу явж гэн гэл ингэхээр чинь нөгөө хэд чинь Брюсселд байгаа либерал талын үзэлтэй төрийн эрх барьж байгаа улсуудаа харааж зүхэд за эднэр чи юу н болохгүй юм байна. Бид нар энэ барууны үзэлтэнгүүдийг оруулахгүй бол болохгүй юм байна гэл нөгөө барууных чинь та нар юу гэж байгаа иргэдээ бодооч юу н тэр Украин гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө мэдээж иргэдэд нь болохоор тэр нь сайхан сонсогдох нь ойлгомжтой. Тэгээ консерватив бол үндэсний эрх ашигаа хамгаалдаг байхгүй юу? Тийм. Тэр утгаараа либералууд болохоор яаж миний ойлголт жаагаар бол хүний эрх, арчил, тэгшэрх гих мэтлийн зүйлүүдийг ярьж байгаа шүү дээ. Тэгээд тэрүүгээрээ бол үндсэндээ ялгаатай. Тэгээд дэлхий бол үндсэндээ зүүн баруунаараа яг ингээд
одоо хоёр одоо хуучин болвол зүүн баруунаараа байсан л да хүйтэн дайны үед зөвлөлт холбоот улс болон түүний холбоотон гэдэг юм уу түүний нөлөөнд байсан зөвлөлийн социалист лагер гэж байгаа. Баруун болохоор одоо чөлөөт ертөнцид капиталист гэдэг ингээд Америк нэгдсэн улс тэргүүтээ арчилсан орнууд гэд байсан. Тэгсэн чинь одоо энэ үзэл нь хിവэрэл явж л байна. Өөрчлөгдсөн юу вэ гэхлээр зөвлөлт холбоот улс гэж байсан тухайн үеийн тэр социалист лагерын улсууд нь болохоор авторитар, тоталитар гэдгээр явж байгаа. Нөгөө Байден ерөнхийлөгч байх үедээ хэлсэн шүү дээ. Ардчлалт ямар аюул тулгарч байна вэ гэхлээр энэ дарангуйллын диктаторшипийн аюул тулгарч байна гэсэн зүйл явж байгаа. Тэгэхээр диктаторшипийг бид нар болвол энэний эсрэг ардчилсан орнууд нэгдэх ёстой гэсэн зүйлийг ярьж ирсэн шүү дээ. Тэгээд тиймэрхүү маягтай байж байгаа. Тэгээд чөлөөт ертөнц буюу нэг талаас ардчил гээд либерал талын номлол нь явж байна. Тэгээд диктаторшип гэдэг нь нөгөө талаас одоо яг зарим талаараа ямар ч үзэл орж болно л да. Гэхдээ тэнцээ бол үндсэндээ консерватив намууд, барууны намууд нь бол үндсэндээ бол бидний эрх ашигт нийцэхгүй юм байвал бид нар бол энийг чинь бол шууд шийдвэрлэх ёстой гэдэг. Одоо Трампын тэр хүчтэй бодлого чинь энэ л дээ жоохон чангал харагдаад байгаа тий. Гренландыг авч гэж. Тиймэрхүү маягтай зүйл байж л юм тий. Нямаар Гренландыг авах уу? Тий. Тэгэхээр баруун зүүн гэдэг чимээр нь одоо таалтчлаа л дөө. Ер нь дотоод улс төрийн тогтолцоон чи эдийн засгийн бодлого дээр ч холио мандал болж дэлхийд даяараа аль нь ч баруун аль нь ч зүүн зүгээр популист прагматик ийм улс төрчид дэлхийн дээр л бий болчихлоо. Тийм үндэслэл баримтлал одоо манай улс төрд намд дотор ч гэсэн дээр баруун зүүн гэдэг нь ойлгох байхгүй шүү дээ. Ер нь популист ард түмэнд сайхан харагдахсан амлалт өгсөн. Тэгээ цаанаа олон хувийнхаа ирэх шиг батсан. Улсууд нь болохоор дэлхийн нийтэд гоё харагдах гэсэн цаанаа үндэснийхээ шиг сонирхол батсан. Ийм л дэг журам руу эмх замбраагүй түрүүн савчсан хаус байдал руу усэлцээ яваад орчлоо. Олон төрлийн систем тогтсног үл тогтоогүй байгаа. Тогтох процесс нь явж байгаа. Зөвхөн олон төлтөө, хоёр төлтөө тэрийг бас түүх харуулах л баг. Ямар ч гэсэн ер нь олон сэлцэд ийм байдаг ш гүрнүү тодорхой үйлдэл хийгээд нөгөө Карл Дойчийн нөгөө хүчийг хэмжих гэж нэг арга байдаг шүү дээ. The weight of power гэдэг. Тэр нь болохоор тодорхой улс, тодорхой асуудалд өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалаад оролцоод үр дүн нь хэнд ашигтайгаар ирж гэнэ гэдгээр тухайн улс хүчтэй үгүй гэдгийг хардаг. Тэгэхээр өнөөдөр одоохондоо бид нар бас яаран дүгнж болохгүй байх. Эсвэл Америкчууд Трамп ялт байгуулчлаа. Одоо Венесуэлийн засгийг эрхүүлчлээ гэдэг. Яг тэгвэл тэнд чинь Десер Родригес гэдэг нэг хурцсан бас тийм controversial мэдгэлүүд хийгээд байна шүү дээ. Нөгөө талд Америкийн цагаан Марко Рубио болохоор уцаар ярьчлаа. Ер нь бол Америкта ер нь энэ нөхөр хамтран ажиллана гэж байна гэдэг. Десер Родригес өөрөө хэвлийн урал дээр юу гэдэг өчүүхээр дахиж бид нар колоничлогчдын юмд бол байхгүй гэдэг. Тэгэхээр Венесуэлчин 30-аас сая хүнтэй. Газрын тосны асар их нөөцтэй. Ялангуяа порт, далайн газрын Панамын сувгтай ойрхон энэ газар зүг геополитикийн маш чухал байршилтай. Энэ улсын чинь орцсон байгаа Хятадын ашиг сонирхол, Оросын ашиг сонирхол зүгээр ингээд бас гараа явчихгүй л бас гүйл болоо. Америк нэгдсэн улс дангаараа өнөөдөр хүчтэй гэдгийг харуулж байна. Нэг улсынх нь одоо ерөнхийлөгчийн зүгээр суглаад аваад явуулчаад Нью-Йорк тавьчаад шүүгцэг дараа 7 хоногт оруулах юм шиг байна л да. Картел зэвсгийн 8 тий гэдэг хууль ус 8 гэл олон улсуудлаар шүүхрэх байх гэтэл одоо Венесуэлд дотооддоо нэг тийм бүрхэг байдал үүсчлээ шүү дээ. Ард түмэнч тэр Мадурыг дэмждэг ч тэр дэмждэггүй нь одоо эсрэг хүчнийхэн ч гэжсэн. Одоо тэгээд яг нөгөө Мадурыг тойрон хүрээлжсэн цэргийнхэн дэд ерөнхийлөгч одоо эдэнтэй нөхдүүд хууль цаасных нь байгуудад тэнд эффективний тийм үр дүнтэй сонгуул явуулаад яг бас нөгөө Америкийн хүсэж байгаагаар бас үр дүн гарах уугүй юу гэсэн. Тэр нөгөө одоо байгаа энэ засаг ирэх барьж байгаа Мадурогийн тэр ойр төрний хүмүүс энэ хүмүүс хэрвээ сонгуул явуулах юм бол нөгөө л өмнөх сонгуулийн түүх давтагтаад л ялгаагүй л байдал нөхцөлд орох. Гэхдээ яг Дональд Трамп мэдгэж л байна л да. Десер Родригес хандаа те хоёр дахь бүр ингээд бүр их илүү үн төлөх болно шүү гэж. Илүү үн төлнө гэдэг нь бол одоо өстө жинхэнэ нөгөө цэргийн ажиллагаагаа эхлүүлэх юм шиг байна л да. Юм тодорхой биш байна. Ер нь олон улсын харилцаа өөрөө систем нэг тийшээ тогтоод, дэг журам тогтоод, тодорхой их гүрэн ялтаа мандуулаад энэ тоглоомын дөрмөө босд нь хүлээн зөвшөөрөөд явтлаа нэлээд удаа явах халтан.
Хоёрдугаар дайны дараа бол ойлгомжтой тийм үү. Дэлхийн томоохон 3 ширээ юм дугуй ширээ тойр сууж байгаа шийдсэн шүү дээ. За энэ гэдэг дэлхийг сайхан газрын зургийг хувааж аваад дууссан. Тэгээ тэр систем өөрчлөгдөд байна. Тэр өөрчлөгдөх процесс бол ингээл наан жижиг сажиг янз бүрийн юмнууд болоод л бахаа л та. Тэгээд хин хүчтэй нь мэдээж энд давуу байдлаа нөгөө нэр хүндийн гадаад бодлого гэж нэрлэдэг те. Тэр байдлаа хадгалж үлдэхийн тулд Америк нэгдсэн улс Гренланд руу ч юм уу хийх баг. Яг тэгэхээр Гренландын арлыг Америкийн тугаар өнгөлцсөн байж шүү дээ. Өнгө зургийг гаргаад ирээд ер нь нөгөө Латин Америкийн геополитик гэдэг бол Монголын номлог гэдэг бол Америкийн Латин Америк бол манах гэдэг зарчим. Оросын Евразийн бодлого гэдэг бол Евраз манах гэдэг зарчим. Энэ сонгодог их гүрнүүд өөрийнхөө геополитикийн концепцийг олон тийм 10 100 жилээр ингээд томьёолоод тэрнгүүрээ итгэл үнэмшлээ. Энэ бол манах гэдэг юм яваад байна шүү дээ. Тэгэхээр Орос Украин дайныг хэдүүлээ Оросын зөв, Украины зөв, юу баруун ийсэн гэхээс илүү геополитикийн өнцгөөс нь тайлбарлах юм бол Оросын Евразийн геополитикийн орон зайд барууныхын тэлэлтийн бодлого явсан шүү дээ. Тэгээд үр дүн энэ Орос Хятад хоёр Америкийн сонгодог геополитикийн орон зай руу Венесуэл руу ч юм уу, тэгээ Колумб руу ч юм уу, Куб руу 62 оны Кубын хэрэг явдалчвал амар ностой хэрэг явдал шүү дээ. Хуршевын үед цэргийн ажиллагаа анаад иргэд тусгаар нууц ажиллагаа хийж хагаад чинь гадаад ямар ч мдэггүйсэн шүү дээ. Ойрын тусгалын сүлдө дунд сүлдө алсын тусгалын цэнэг төвшөө бүхий пуужингууд авшаад барьшуулсан шүү дээ. Сая энэ үйл ажиллагааг ч гэсэн конгресс мэдээгүй сууж шүү дээ. Тэгэхээр шийдвэр гаргагчид топ төвшний дэлхийн томоохон их гүрний нөхдүүд бол асар их дарамтны дотор маш олон сонголтуудаас маш сайн зөвлөхөттэй ярьж байгаад олон хүчин зүйлүүдээр тулгуурж байгаа томоохон шийдвэр гаргадаг. Саяны энэ Дональд Трампын шийдвэр бол мэдээж өнгөрсөн геополитикийн асуудал, нефтийн асуудал, арчлалын асуудал, хар тамхины асуудал гэд олон зүйлүүд байгаа шүү дээ. Дээр нь Орос Хятадын өсөлт, Хятадын Венесуэл руу хийж байгаа бодлого энэ төр гэд энэ болгоны чийцсэн үр дүнд ийм арга хэмжээ хийж байгаа байхгүй хавж байгаа. Тэгээ арга хэмжээ өөрөө тэндээ баярлаад байна шүү дээ. Ингээ нөгөө Маридель Маргот тэр нөгөө Флоридад суучаад би барыг сайхан ийм реалити шоу үзчихлээ. Ямар мундаг манайхан ажиллаж байна гэдэг чинь тэр үгэн дээр анализ хийх юм бол би ямар Америк ямар хүчтэй байна та нар харцгаа биднээс суралц. Ингэж хийдэг байхгүй гэдгийг бас нөхдөд бас харуулж штэ. Тэгээд энэ чинь өөрөө хүчтэйг л харуулах гэдэг нь шинж. Тэгэхээр нөгөө томоохон гүрнүүд шууд тулгарахгүй. Энэ ч амар юм болно штэ. Тэгвэл нөгөө жижигүүд дээр л даралтууд үзүүлэл, шоу үзүүлэл, тоглолтууд хийгээл Орос жишээл Украин дээр үзүүллээ. Гэхдээ нэг хүсчээснээр нь 3 хоног ч юм уу 7 хоногийн дотор болоогүй. Гэхдээ одоогоор Орос газар зүйн геополитикийн үед ашигтал барилтал явж байна. Дөрөв мужийн Кремийн нурцсан тийм ээ. Болт ялангуяа Донецк, Луганск гэдэг хоёр мужаа бол ер нь авах нь барыг тодорхой болчихлоо шүү дээ. Тэгэхээр чинь их гүрнүүд ийм л бодлого болдог. Ийм үед манай улс, манай орон өөрөө байршиж байгаа газар зүйн геополитикийн бодлогыг мөсөө ойлгох хэрэгтэй. Дээр нь хөрс зэрэгэлдээ ойрхон байгаа томоохон их гүрнүүдийн гадаадлагын ашиг сургал юунд байгааг маш сайн тооцож байгаа хэрэгтэй. Дээр нь өөрийнхөө эдийн засаг санхүүдэд тулгуурсан цэрэг эдийн засгийн хүч, хүн ам зүйн хүч чадах нь ямар юм гэдгээ өөрийн улсын хүчээр маш сайн тооцоолж байгаа хэрэгтэй. Дээр нь олон улсын харилцааны нөхцөл байдал систем хаашаа эргэж өгнө, ямар болж ийн гэдгийг маш сайн судлаачид дүгнэж зөвлөмжүүд гаргаж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээл томоохон гүрнүүдийн тоглоом болол дуусчихдаг ийм нөхцөл байна. Тэгэхээр өнөөдөр бол манай гадаад бол идэвхтэй олон талгуурт манайг вектор нэг гэж нэрлэдэг шүү дээ. Олон төлөлт биш, олон талгуурт инхийг ирхэмсэн тэ. Ер нь бол сонгодог реалистууд жижиг улсын талаар нэг бичдэггүй. Гэхдээ Мир Шамир бол жижиг улсуудад тодорхой юм зөвлөгөөнүүд өгсөн байдаг шүү дээ. Ер нь яах ёстой вэхээр тусгаар тогтнолоо илгүй байдлаар маш сайн болох ёстой. Хоёрдугаарт мөнгөтэй байх ёстой. Хөрөнгө оруулалтуудыг татах ёстой. Манайх ч одоо нэг юм хөрөнгө оруулалтыг хөөдөг нэг юм загвартай болчихлоо шүү дээ. Одоо нөгөө босоо янз бүрийн нөхдүүд гарч ирээд зөвхөн л одоо Орос Хятадтайгаа л харилцсан. Орос нь оруулах, Хятад нь оруулах, 3 жишээ нь оруулах. Тэр одоо Сауд Араб, ойролт оронд нь хөрөнгө оруулах. Гэхдээ тэр нөгөө талдаа бас нэг долларын эзэд гэдэг юм уу эдийн засгийн алуурчид гэдэг нөхдүүд байгаа юу гэвэл байгаа. Яг л тэр чинь үндсэн намс корпорацууд мөнгө л олохыг л бодож байгаа шүү дээ. Тэ баясгалан ийм хоёрыг л тодорхойг л бодож сууж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр гэрээнүүдийг ерөнхийдөө маш сайн хийдэг, тим дийлээ сайн хийдэг, хөрөнгө оруулалтуудаа оруулдаг, хөрөнгө оруулалтын баталгааг нь гаргадаг. Тэгээд мөнгөтэй болох хэвээр тэрний дараа тэгэхээр энэ улсуудаас маш сайн суралцах хэрэгтэй.
Бидэнд дахиад нэг цаг хэрэгтэй байлаа. Тэгээд яг дараагийн мэдээний маань цаг болж байгаа учраас хүрэлцэн ирсэн хоёр зочид маш их баярлалаа. Үзэгч та бүхэнд Тэнгэр панел Америкийн нэгдсэн улс болон Венесуэл иргэн тойрондох үйл явдал, олон улсын харилцаа системийн одоо илүү дэлгэрэнгүй мэдээллийг хоёр судлаачтай хамт хүргэлээ. Ингээд үргэлжлүүлэн та бүхэн 15 цагийн мэдээгээ авч үзсэн үү?